За одоо бүгдээрээ 3 өдрийг сонгож гаргаж ирээ. За сайн бацгаана уу? За дараагийн таараа уншлага маань явагдаж байна. За энэ удаагийн таараа уншлага нь ямар сэдвтэй байх вэ гэхээр амьдралын шинэ эхлэл дараагийн чаптер чинь ямар байх вэ? Ирээдүйд төлөвтэй уншлагыг хийж үзүүлээ. Танд ирж буй шинэ амьдралын бүлэг чаптер гэдэг нэртэйгээр хийж үзүүлээ. За сайн бацгаана уу? Өнөөдрийн уншлагаар танд ирж буй амьдралын шинэ бүлэг чаптер буюу ирж буй үйл явдал гэдэг тохиолдол уншлагыг хийж үзүүлээ. За эдгээр 3 үзрийг гаргаж ирсэн. За эдгээр 3 үзэр дээр анхаарлаа төвлөрүүлээд аль татагдж байгаа. За эдгээр 3 үзэр дээр анхаарлаа төвлөрүүлээд аль илүү татагдж байгаа хүзүр, зүүн сонгоо, сквал татагдж байгаа ч юм уу илүү өөрөөгч нь татаж байгаа тэр хүзрөө, сонирхож байгаа тэр хүзрөө сонгоно. За
одоо уншилгаа эхлүүлцгээе. За Queen of Cups гэх хүзэр байна. За энэ хүзэр маань хүзрийн аяга. Энэхүү хүзэр маань логик болон зөн совин, emotional, EQ болон IQ-га балансжуулдаг. Оюун ухаан болон эд баялаг, баялагийг энэ тэнцүү эзэмшсэн тийм эрхэмсэг хатны хүзэр байгаа. Одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан ус болон газар дээр хоёр хөл нь хоёлаа нэг хөл нь усанд, нөгөө хөл нь газар дээр буюу тэр газар дээр нь ийм өнгөнгийн чулуу байна. За энэ нь болохоор логик болон IQ-г хоёулангийн тэнцвэржүүлсэн ийм оюун ухаан бэлэг төгөлдөр ийм хатныг илэрхийлж байгаа. Илүү дайч, илүү юм бөр, суур, хатан ухаан илэрхийлсэн гэсэн. За одоо танд ирж буй ирээдүйн шин үйл явдал ямар үйл явдал, ямар сайн зүйл ирж байгаа вэ? Танд юу ямар үйл явдал ирж байгаа вэ? Шин бүлэг чаптер нэг бол ирж байгаа үйл явдал юу байгаа вэ? Queen of Cups. За миний бодлоор Queen of Cups сонгосон хүмүүс маань нэлээд бэлтгэгдсэн. Энэ хүзэр байна. Ер нь бол энэ одоо хатан байна. Ирээдүйн ямар нэгэн үйл явдалд бүрэн бэлтгэгдсэн. Суурь маш сайн тавьсан. Газар талхтай муурхай зүүн совин emotional мэдрэмжийг ашиглаж сурсан тийм хатны хүзэр байна. За энэ бол хамгийн гоё хүзэр. Ten of Cups. High Priestess. All that.
Ингээ. За Ten of Cups гэдэг үзэр маань. За Ten of Cups гэдэг үзэр маань юу илэрхийлж байгаа гэхээр таны амьдрал одоо яг тэгшрэх үе чаптер руугаа орж байна. Энэ нь таны өдий хүртэл өөрийгөө бэлэн болгож, сургаж, бэлтгэгдэж суралцж байсан бүх юм чинь үр дүн шимээ өгж эхлэх гэж байна. Энэ таны одоо хүсдэг бүрэн бүтэн гэр бүл, эд баялаг, амар амгалан, дэлгэр хангаа шиг тийм сайхан амьдрал, таны бодож хүсчихсэн зүйлс ер нь бол хүссэн зүйл чинь маш гоё амар амгалан сайн сайхнаар биелэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ хүн багаар ингээ бүрлдээд 13 тэгш гэдэг шиг тийм зүйлсийг, тийм амьдралыг танд өгөх болно. За тэгээд юм бүхнийг та одоо High Priestess гэдэг бол нөө дээд язгуурын сүнслэг эмэгтэй хүн байгаа даа. Эмэгтэй хүний тийм хүзэр байгаа даа. Тэгээд энэ нь болохоор таны зүүн совин, таны сурч мэдсэн бүх зүйл таныг бол аюул гоё тийм mature хүн болгосон байна. Тэгээд энэ мэдрэмж сурсан зүйлээ маш гоё өөрийнхөө суурь болгох. За энэ дээр өмнө та ганцаараа бүх зүйл дээр урагшилж явдаг байсан бол танд одоо ирж байгаа өөрчлөлт юу байх вэ гэхээр хамтралыг санал болгож байна. Өмнөх стратеги арга барилаа өөрчлөх, илүү өндөр түвшинд хүрэх, хамтралыг бий болгох, хамтралыг санал болгосноор танд эрх мэдэл, илүү их нэр хүнд, нэмэлт орлогыг санал болгож байна. Та өмнө нь ганцаараа 9 аяга бол 9 зоосыг бүтээх гэж хичээдэг байсан бол одоо ирэх хамтрал танд 10 аяга, 10 зоос 9 дээр нэмэх нь Ace of Pentacles ингээ 10 болж байгаа. Танд 10-ыг санал болгож юм гэсэн. Илүү их нэр хүнд, эрх мэдэл. Энэ бол 10 зоос, 10 аяга. Бүх элбэг хангалуун, гэр бүл, элбэг хангалуун, амар амгалан энэ сайхан бүхнийг биелүүлж чадах. Тэр хамтралыг санал болгож байна. Энэ дээр та өөрийнхөө зүүн совин мэдрэмж, логикоо тэнцүү бодож, төлөвлөж урагшлаарай. Одоо танд ирж байгаа зүйл бол өөрчлөлт. Өмнөх байдаг байсан хэм маягаа нураахснаар шинэ хамтрал орж ирснээр энийг хүлээн авснаар таны төвшин 10 аяга, 10 зоос болж өөртөө нэр хүнд King of Cups, King of Wands энэ бол эрх мэдэлж байна, нэр хүнд байна, элбэг хангалуун байна, бүх юм ингэ цогцлолж бүрдгэнэ. Энэ бүхэнд та үргэлж суралцагч байсаар байх болно. Та энэ хүний бүтээтлээ нэлээдгүй цаг хугацааг зарцуулан өдөө хүрсэн ч гэсэн
та одоо үр жимсээ авахын тулд шинэ левел рүү ахих ёстой. Илүү та ганцаараа бол 9-ийн аягийг болон 9-ийн зосыг өөрөө болгож чадах ч гэсэн хамтрлыг үүсгэж чадсанаар 10-ын зус 10-ын аягийг нэр хүнд эрхэмдлийг та өөрөө болгож авч чадах нэ. Та суралцагч хэвээрээ бай, сурсаар бай, үргэлжлүүлсээр бай. Энэ өөрийн туршлага дээр үндэслээд өөрийн мэдрэмж, логикийг бүгднийг ашигла. Энэ хамтрал танд энэ 10-ыг 9 байсан бол 10 болох нь 10. Тэгээ таны сахиусаас өгч байгаа зөвлөгөө бол make your decision. За өөрийнхөө шийдвэрээ гаргахдагтээ аль зам нь таныг өөрийн зорилгот илүү ойртуулж чадах тэр замыг сонго. Аль зам нь таныг зорилгоос холдуулахыг та сайн тооцоол. Та өөрийн зорилгот илүү ойр хүрэх тэр замыг сонгох хэрэгтэй. За энэ бол таны сонголт, таны шийдвэр байх болно. За таараа үзүр бол яадаг вэ гэхээр урьдчилж ирж байгаа зүйлсийг хэлж өгнө. Шийдвэрийг та өөрөө гаргана. Амьдрал бол угаасаа сонголт. Тэгээд энэ дээр таны шийдвэрийг гаргахад хамгийн сайн тулсалж чадах үг бол ерөөсөө энэ байна. Өөрөө яагаад тэгсэн бэ гэдэг зорилгоо сайн санаж бай. Тэгээд энэ зорилгот чинь аль нь илүү ойртох вүлээ? Мэдээж эргэлзэх байх. Яагаад тэгэхээр та өмнөх арга барил бүх майндсетээ ингээ нурааж харах нь байна. Тэгэхээр мэдээж хүн өөрчлөгдөн гэдэг бол маш хэцүү зүйл. Тэг өдөө хүртэл ингээд нөгөө дасал сурсан арга барилаа өөрчлөнө гэдэг бол маш их хэцүү зүйл байх болно. Маш их ийм ухамсарын тэлэлтийг танаас шаардах байх. Тэгэхээр та энэ хамтрал таны зорилгод илүү ойртуулж чадчих байгаа билүү гэдэг дээр илүү төвлөрөө. Түүнээс биш би өдөө хүртэл ийм хийж байгаагүй, би одоо хүнд итгэдэггүй ч юм уу тиймэрхүү юм өнгөц бодол гэхээсээ илүү энэ гол зорилгодод тулгуурсан шийдвэрийг гаргахыг хичээгээрэй. Энэ таны алтан ганц байх болно. За баярлалаа, танд амжилт хүсье. За дараагийн хүзэр бол Knight of Wands. Knight of Wands. За Knight of Wands бол одоо ер нь бол хамгийн удаан баатруудын нэг гэж үздэг. За Knight of Wands. Та энэ одоо ямар нэг зүйлийг эхлүүлэх гэж ер нь эхлүүлэх гээл аюул цаг алдаад байгаа юм да. За. За та ямар нэг зүйлийг эхлүүлэх тухай аюул удаан бодож байж магадгүй. Яагаад тэгэхээр маш их өрсөлдөөнтэй салбар ч юм уу өрсөлдөөнтэй нэг тийм зүйлс байна.
маш их юм өрсөлдөөнтэй. Тэгээд энийг та эхлүүлэх тал гэж байгаа зүрхшээгээд байгаа юм. Наанчхан хаалт байгаа юм. Тэгээд ямар ч гэсэн бол таныг ихэл гэж гарч ирж байна. Өрсөлдөөнтэй байх нь хамаагүй ихэл. Айгаа зүрхшээгээд байгаа юм да. Жоо итгэлгүй байгаа байдал харагдаад байна. Эсвэл нэг юм тойрсон те. The world. За world хүзэр танд юу хэлж байна вэ гэхээр ихэл энэ нь танд маш том зүйлсийн үд хаалгыг нээж өгөх болно. Тэг битгий өмнө нь бүтлгүүцэн шарах тийм айдас байна. Тэг бүтлгүүхээс айсан айдас өмнө бас тийм бүтлгүүдч байсан ямар нэг юм ихлээд те. Тэгээд за тэгээд 10-ын сэлэм маань болохоор за та ямар нэг тийм бүтлгүүтэл саяхан магадгүй танд бас нэг тийм хүнд зүйлс тохиолдоод хүнд юм нөхцөл байдлаас хүмүүсийн эсэргүүцэл ч юм уу дайсагналаас дайсагнал тийм өрсөлдөөн дундаас ингээд айц асан байна л та. Тэгээд эндээс ингээд нэг юм дүнгиж ангижирж байгаа ч юм те. Энэ бүхэн одоо танд дуусах шатанда ирсэн, дуусж байгаа. Тэгээд тийм маш юм өрсөлдөөнтэй тэгэнгүүтээ нэг юм энэ бол нөгөө маш тийм цөхөрсөн зураг л да. Гэтэ хамгийн төгсгөлийн үндсэн байна гэсэн. Таны шарах үүгээр дууссан. Одоо дууссан. Дуусчихна. Тэгэхээр өнгөрсөндөө бити хүлэгдээд байгаарай. Одоо их л энэ бол маш том зүйлсийн үүд хаалга болох зүйлээ та бодоод төлөвлөөд тэгтээ ингээ нэг юм санаанд байгаа тойроод яваад байгаа мэд тэг эхлүүлээ. За өмнө нь ингээд маш хөрсөлдөөнтэй ард нороор утга ясан нэг юм шарах авсан айцтай хүмүүсээр ингэж хавчуулсан ийм зүйлс байхыг үүсэхгүй. Гэтэ энэ бүхэн чинь дууссан одоо дуусцаар байхад битгий тэндээ хүлэгдээд айгаад байгаад арай урагшил одоо орж ир гэж байна. Тэгээд бага бүрдүүл гэж байна. Өөртөөгөө санал нийлдэг тийм гоё хүмүүсээр бага бүрдүүлээ. Бага бүрдүүлээд төлөвлөгөөгөө сайн гарга. Стратеги боловсруул. Өөрийнхөө эхэлж байгаа зүйлдээ эзэн бол. Удирдагч нь бол. Лигийг гартаа ав. Өрсөлдөөн байсан, хавчуулсан, доош
цөхөрсөн нуруу унсан гэдэг үзрийг ингээд яг ингээд ташаараа гарч ирж байна. Таны өмнө байсан бүх зүйл чинь нурж унсан тохиолдол тэрнээс шарах авсан тохиолдол байгаа. Тэгээд ингээд өмнөх зүйл нурсан бол шинэ зүйлс эхэлдэг. Одоо илүү туршлагаас бидний авсан амьдралын хичээл шарах болгон биднийг илүү хүчрхэгжүүлэх гэж одоо нэг гэрлийн нөгөө нэг чийдэн 1000 удаа оролдоод олсон хүн чинь би 999 удаа хийж болохгүй арга техник суралцсан. Тэгээ нэгэн дээр ноосон гэдэг шиг одоо таны энэ бол таны ийм төсөлд одоо хүрэхгүй. Одоо бол тэр нөгөө эцсийн амжилтанд хүрэх тэр нэг удаагийн оролдлого чинь одоо дахиад хий. Бос бага бүрдүүл удирдлагыг өөрийн гартаа аав гэж байна. Тэгээ өмнө нь нэг юм цөхөрсөн, хавчуулсан, өрсөлдсөн тэгээ тэрнээс нурж унсан. За тэгэхээр утас жоохон гацаад байгаа болохоор ингээд наан цаана уцаа унтарсныг мэдэхгүй ингээд уншаад байсан байна. За тэгээ одоо энэ дээр юу гарч байгаа вэ гэхээр одоо юм бодоод байгаа. Гэхдээ ингээд өмнөх авсан шаарахын хүмүүсээс авсан шаарахын цөхрөл энэ нуруу уналтаасаа болоод ингээ айгаад байгаа, тойроод байгаа энэ зангаа одоо болоо эхлүүлээ. Танд маш том үе таалга нэгдэх болно. Бага бүрдүүлээд төлөвлөгөө стратеги сайн боловсруулад лидэ өөрөө гартаа ав. Өөрөө удирд. Өөрөө төлөвлө. Тэгээд энэ ганцаараа ингээд бүх ачааг үүрээд байлгүй. Багийнхантайгаа тэнцүү хуваа төлөвлөгөөгөө зөв гарга. Үр ашигаа зөв гарга. За ингээд үйл хөдлөлөө авч ихэл ингэснээрээ тань King of One Pentacle та ирээдүйдийн хааны зоосны хэмжээнд хүрэх болно. Одоо эхлүүлээд үйл хөдлөлөө авч эхлүүл та ингээд үр шимээ авч эхлэх болно. Өнгөрсөн дэх энэ бүтлгүүтээс битгий айгаад тусаад юм бүхэн чи одоо дуустал дайлах үзэр бол шин эхлэлийн үзэр. Өмнөх юм бүхэн чинь дуусгал болсон, нуруу унсан зүйлс байгаа. Гэхдээ та дахин эхэлж болно гэдгийг мэдж байгаа. Энэ бодоод одлоод байгаа зүйл эхлүүлвэл тэгээд бага бүрдүүл төлөвлөгөө гарга, лидийг өөрийн гартаа ав, өөрөө төлөвл. Эрхэмлэлийг өөрийн гартаа ав, ууршилж эхэл. Тэгээд сахиусуудаас нь өгсөн зөвлөгөө бол Victory, your desires coming to fruition, keep up the good work. Зоригтой бай, дайчин мэн. За таны энэ үргэлжлүүлэн ажилласаар бай. За тэгээд keep up desire. За таны энэ ялалт таны хүсэл зорилгын дагуу сэтгэлэн хөгжиж ирж байна. Үргэлжлүүлээд байгаарай. Ажиллаж ихэл, хүсэж ихэл, өөрийнхөө desire, хүсэл зорилгыг ажил дээр буулга гэсэн байна. За тэгээд та
ямар ч гэсэн хүнд хэцүү зүйлсийн ард гараад энэ бүхэн чинь дууссан. Одоо тэнд хүлэгдээд байлгүй. Та юу хийхээ мэдчих байгаа. Танд өнгөрсөн дахин бүх шархнаас үүдсэн туршлага байгаа. Та илүү хүчрэг болсон гэдэгтээ итгээрэй. Та одоо лид хийж чадна. Та эрх мэдлийг гартаа авч чадна. Та бага бүрдүүл төлөвлөгөө гарга. Ачааллаа зөв хуваарь л. Ганцхан өөр дээрээ битгий аваад байна. За танд амжилт хүсье. За дараагийн тараатаар иргэн уулзцгаая. За дараагийн үзүр маань Knight of Pentacles байгаа. За энэ нь болохоор өсөн төвчж байгаа. Тийм үзүр байна. За эхний үзүр Strength, Wheel of Fortune. За хүч чадлын хүзэрлэлэг гарсан байна. Wheel of Fortune. Аз таны талд ирж байна. Танд энэ бүхнийг ашиглах эрч хүч чадал чансаа нь байна гэж гарч ирж байна. Танд ямар нэг тийм зүйлээс айж байгаа айц ч юм уу шарах байгаа. Энэ нь таны ирээдүг жоохон хаагаад байна. Ямар нэг юм бүтлгүүдсэн ч юм уу тийм шарах байгаад байна. Энэ нь таны урагшлах тэр замыг хаагаад байна. Им бүх чи уулна ингээд дууссан. Эндээсээ дахин босоод сэргээрээ эхлүүлээрээ, дахин шинээр эхлүүлээрээ. Өнгөрснөө бодоол гуниглаад байлгүй. Өөрт байгаа нөөц бололцоо шин боломжуудаа олж харах хэрэгтэй. Та үүнээс босох хүч чадал чам танд аз лундаа хямар лундаа бол байна шүү. Дахин шинээр эхлүүлээрэй гэж хэлж байна. Тийм эхлэлийн үзүүд маш их гарч ирээд байна. Танд шин боломжуудыг өгч байна. Өнгөрсөн рүүгээ битгий хараад бай. Окей. Шин боломж байна. За энэ хэцүү энэ тарчиг энэ мөнгө төгрөг муутай урд хормоогоор хойд хормоогоо нөхсөн цаг хугацаа чинь одоо дуусах болно. Юм бүхэн та мэдж хүрэхин тулд хөдөлмөрлөн бүхнийг сайдар төлөвлөн цэвэр хөдөлмөрөөр та гарч ирч чад хүчин байна. Аз хямрал лундаан байна. Та хөдөлж чадвал авч чадна. Өнгөрсөн дахин бодлын хүлээсэндээ айдсандаа одоо ингэвэл тийх болов гэсэн overthink хэтрүүлэн бодож байгаа энэ өөрийгөө ингээд
босгоод сэргээгээд өөрт байгаа хүчээ ашиглаад өөрт байх юм боломжуудыг нээгээ явах бай. За энэ болохоор ямар нэг шийдвэр гаргахад хэцүү байгаа бол гаргахад мэдээж та эрэл хайгуул судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Ингэснээр та зөв шийдвэрт хүрч чадах болно. За танд хэрэгтэй байгаа мөнгө тэр хөрөнгийг та ямар нэг байдлаар хүлээж авах нэ. За энэ бүхэнд итгэлтэй байгаарай гэж байна. За тэгээд танд бол өөрт чинь хүч чадал нь байгаа. Таныг ивэх аз